Тэр энэ баримт чинь ийм нингэн цаасан дээр ингээ айгүй хор принтерийн хор ашиглаж гарч байгаа шүү дээ. Тэгээд энийг ингээд шууд байгаль тавих юм бол одоо зүгээр энгийн цаасыг бодвол маш илүү хор хөнөөлт. Суглаанд хэрэг өндөр дүнтэй мөнгө хожих юм бол тэр баримтаа заавал авчир гэдэг юм шүү. Би тэгж ойлгосон шүү дээ. Тэгэнгүүт чи ингээд тийм цуглуулад тэгээд тэгснэ яг тэр суглаан болоод дуусангууд л маргааш нь тэгээд бөөнд нь хайдаг юм билээ. Тийм тохиолдлууд би бол зөндөө харсан. Тийм. Амар и баримтны цаас хаягдаа. Тэгээ би цаасны талаар нэг баримт уншаад тэгээд юм нөгөө сэтгүүл ингээ фото хэвлэлттэй цаас тэгээд ялангуяа энэ и баримтны цаас дахин ашиглагдах айгу боломжгүй. Яагаад тэгэхээр нөгөө дээр нь ингээ будагтаа бихтэй учраас дахин ашиглагдах боломжгүй гэдгийг уншичаад ер нь тэгээд энийг ер нь хайхгүйгээр тэгвэл яаж шийдэж болох юм бол гэж бодож агаад тэгээд нэлийн цуглуулж агаад тэгээд хуучин тэр нөгөө цам хараалдаг нөгөө маскыг ингээ цаасаар хийдэг байсан гэдгийг бас мэдчихээд ер нь энэ тэр технологиг ашиглаж болох юм байна гэж туршиж үзээд тэгээд 3 сар цуглуулсан нэг и баримтныхаа нэлээд их цугларсныгаа нэг юм том юм юу болгосон, тавг болгосон. Тэгээд тэрнээс хойш цуглуулж аваад шууд энэ тухайн үед ч одоо манай maker space нөгөө хөл ороотой учраас ажиллахгүй. Тэгээд тэрнээс хойш цуглуулж аваад одоо ингээ карантин тавигдаад зэн сургалтаа зарлаад хүмүүс түгээж эхэлсэн. Тэгээд одоо жишээ нь энэ бол 2 сар болохоор зэрэг энэ 3 ч одоо бараг 4 сараас хойш цуглуулсан чинь 6 сар цуглуулсан и баримтны та ерөөхдөө ийм 3 5 болчихж байгаа. Гэхдээ ингээд нэмгийн зузаанаасаа бас нөгөө тавгныхаа хэлбэр энтрээс хамаарат цааснууд маань и баримтны цааснууд маань хэрэгтэй. Одоо энэ жишээлхэд манай сурагч энэ хайрцаг ингээд хайрцаг болгочихж байгаа байхгүй юу? Тэгээ хүрхгүй өөр ингээд нэмэлт сэтгүүлийн цаас мас гээд энтрээр хийсэн. Ер нь бол томрох тусмаа цаас маань илүү их орно. Тэгээ дан ганц юм боолж биш өөр шүү янз янзын ингээд том хайрцагч хийж болно. Энэ одоо сэтгүүлийн юм будагтаа одоо хэвлэлцэн цааснууд чинь тий хэрхэн дахин ашиглагдах боломжгүй. Тэгээд нэрийгээ жижиглээд бас янз бүрийн хүнсэнд хэрэглэж болохгүй. Гэхдээ ахын зориулттай хаацсан. Ямар нэгэн агуулгах сав хийхэд боломжтой. Нөгөө хогоо дахин ашиглая гэдэг нэг групптэй төгөхгүй. Тэн дээр хүмүүсийн туршлагыг сонссон чинь ингээд цуглуулж гад бөөнөр нь одоо нөгөө лагер магарлуугаа явах үедээ очиж шатаадаг гэж сонссон байхгүй. Тэгээд за ядаж тэгвэл тийгэж одоо ингээд цуглуулад байсан чинь амар азтай хийн сургалт бас болд юм лээ. Тэгээд тэрийг мэдэж аваад тэгээд яг айгу зөндөө олон цуглацсан байсан юм баг уут дөрөн болцсон байсан. Тэрийг авчираад хийсэн. Тэр чинь одоо 3 сар цуглуулсан нөтийн баримт. Тэгээд бас нөтийн баримтаас гадна энэ дээр зөндөө өөр олон төрлийн цаас орсон байгаа. Өмнө нь энийгээ ирээд хийцэн байж бод одоо энийгээ ингээ гоё чимэлгээд 2 дахь удаагийн сургалтанд ярьсан байгаа. Айгуу гоё нэг тийм шин юм олж мэдчихэл нэг гоё баярлалаа шүү дээ. Тийм л мэдрэмж төрсөн. Тэгэл за ямар ч байсан эхлээд болохоор яг төсөөлгүүлсэн л да яг яаж их юм бол гэж гайхчихад тэгээд ирээд ингээ технологиг харсан ч юм бүр яг энэ нөгөө эднэр чинь ингээд яг бичсэн айгуу гоё болсон байгаа шүү дээ. Яг л ингээл хэрэгжилж болохоор юмнууд ингээд хийгээд эхлэхээр ч юм бүр амар урам ураад тэгээд хийх явцсан нь бас айгуу гоё юм л. Угаасаа хүн чинь ингээд гараар юм хийхлээр бас нэг ингээд нэг тархин амраад айгуу гоё тайвширтай шүү дээ. Яг тийм мэдрэмж авсан. Тэгээд Redesigned Mongolia гэдэг ашигын төлөө биш энэ байгууллага маань 2018 онд байгуулагдсан. Урангоо гэдэг загвар зохион бүтээгч бид хоёр ингээ үүсгэн байгуулсан. Урангоо маань яг хуучин хувцсыг дахин шинжлэх буюу хуучин хувцсан дээр түлхүү ажилладаг. Би болохоор зэрэг
яг гэр гэр ахуйд хэрэгтэй. Тэгээд жижиг хэрэгсэл гэрийн нөгөө нэг тохижуулах жижиг одоо декорэшны зүйлүүдийг хийдэг. Юу нэг нь хариуцдаг. Байгаль дэлхийд ээлтэл амьдрах ер нь нэлээд хүсэлтэй, бодолтой явж байгаа. Ер нь энийг хэрэгжүүлээ. Тэгээ бас хүмүүс бас гар доорх одоо хог гэ харж байгаа юм чинь ингээд өөртөө хэрэгтэй юм хийж болдсон шүү гэдгийг ер нь хүмүүст мессеж хүргэе гэдэг зорилгоор ерөөхдөө оронгойтоор энийг хийж эхэлсэн. Би бол өөрөө яг энэ байгаль дэлхийд ээлтэй амьдрах одоо энэ хүсэл бол 2015 оноос хойш ерөөхдөө энэ чиглэл яг энэ амьдралын хэв маягаар бол амьдарч байгаа. Тэгээд яг өөрөө ингээ амьдраад ирэхлээр байгаль дэлхийгээ илүү хайрлаад гоё мэдрээд ирэхлээр улам илүү их ингээд энийг хөгжүүлэх ёстой байна. Өшөө гоё юм хийх ёстой байна гэдгийг бол маш сайн ойлгож байгаа. Тэгээд энэ редизайнд маань ингээд ингээд олон хүнд хүрж байгаад нь маш их баяртай байгаа. Хүмүүс ингээд анх худалдаа авалт хийхдээ л ирээдүгээ маш их харсан худалдаа авалт хийхгүй бол хог хаялаа одоо миний хууч хувц хэрэггүй болоо гэл ингээд хайчдаг. Тэр нь ингээд нэг бол газар доор, нэг бол дэлхийн айл нэг газар ингээд байж идэг. Тэрийг ингээд бид нэр ингээд сансар охтургуу гараа хайчиж байгаа юм шиг хогийн савнд тэгэхээр нэг алга болцсон нэг ид шидтэй хогийн сав шиг бодоод байдаг. Гэхдээ тэр нь үгүй. Хаа нэгэн газар дэлхий дээр тэр нь ингээд байгаа. Тэр нь ингээд тодорхой хэмжээгээр байгальд нөлөөлөөд тэр нөлөөлөл нь эргээд уур амьсгал болон бидний идэж ууж байгаа ус амьсгалж байгаа агаарт маш муугаар нөлөөлж байгаа. Хаяхаас өмнө ядаж энийг одоо дахиад би дахиж юунд дахиж ашиглаж болох вэ гэдээ ингээд бодоод үзээсэй гэж маш их хүсдэг. Тэгээд тэрийгэ хийжээд хувц худалдаж авахтаа бас яаралт гэж маш сайн харж байгаасаа гэж бас боддог. Яа тэгэхээр тэр ингээд тухайн ингээд брэнд ямар брэнд вэ? Тэр хувцс чинь юугаар хийсэн байна? Тэр хувцсны тэр орсон тэр материал нь одоо яг ямар материалаар хийгдсэн байна гэдгийг хараад ингээд хүмүүс өөрснөө ингээд судлаад мэдчих юм бол энэ нь ингээд надад чортой байна, байгальд чортой байна гэд мэдчих учраас тэр худалдаа авалтыг дахиж хийхгүй. Тэгэхээр хичнээн өөрөө ингээд мөнгө одоо хүнд аавн ч юм уу одоо хүний биед ч болон байгаль дээлтэй сайн гоё материалууд байгаа. Тэрүүгээр ингээд хувцаагаад хэрэглээд дуусаад гिचнэ хайсан ч гэсэн ядаж өөртөө чи ингээд ирээдүйд ингээд муухай ирээдүгөө ингээд бохирдуулж гэмтэхгүй. Яахаа ингээд хог цуглуулад идэм би надад зүгээр хайчаач гээд яг хүмүүсийн одоо гэхдээ манайхан харьцангуй өөрчлөгдөж байгаа гэдэгт би итгэж байгаа. Ягаад тэгэхээр хог аялал гэдэг чинь ингээл түрүүнд өмнө хэлсэн шүү дээ ингээл хогийн савнд хийгээл яг бүр ингээ алга болчдаг зүйл биш шүү дээ. Тэр чинь ингээ цаашаага манайх ялангуяа хогны менежмент ямар ч тийм зүйл байхгүй үс тэгэнгүүт бид нар өөрсдөө л иргэдэн өөрсдөө л яг энэ дээрээ жоохон анхаарал хандуулад энэ хог чинь цаашаага яг хаана очтгийг тэрийг ойлгочих юм бол тэгж нэг талхуураад байх юм байхгүй шүү дээ. Чинь тэг нэг жижигхэн юм зүгээр цаасан харт уут гаргаад уншуулсан баримтуудаа хийгээл хахад ерөөсөө тийм нэг амар нэг тийм зовоод ах юм бол байхгүй. Энэ бол нэг яг цэвэр хумсралын асуудал та нэг зүгээр ингээд мэдээж хогийн савнд хийгээл хайчих нь хинт ч амархан. Гэхдээ энэ чинь ингээд танд сонголт байгаа байхгүй юу? Та энийг дахиж ашиглахгүй эсвэл зүгээр ингээд гадаа гаргаад хайчих уу? Тэр сонголтын дээр л яг хүн өөрийнхөө нэг ухамсараа ажиллуулад бодох юм бол нэг тийм хэцүү сонголтод биш. Хэцүү хүнд зүйл ерөөсөө баг.